Хонконгоос ирсэн цуврал алуурчин болох Ву Жидан нь 1985 онд Америкийн нэгдсэн улсад онц ноцтой цуврал аллага үйлдсэн бөгөөд 2 жилийн хугацаанд 25 охид эмэгтэйчүүд түүний хохирогч болсон юм. Тэр аслагдсан газар эмэгтэйчүүдийг хорж тарчлаан зовоож улмаар түүнийг дүрсжүүлдэг байсан хүний мөсгүй алуурч. Энэ нэрийг Америкийн нэгдсэн улс даяар ихээхэн дуулаан тарьсан. Гэхдээ тэр энэхүү хэргийг ганцаараа үйлдэггүй байлаа. Өнөөдөр бид 1985 онд Сан Францискотод гарсан аимшигтай хэргийг өгвөл. 1985 оны 6 дугаар сарын 2-нд Сан Францискогийн нэгэн цагдаагийн хэлтээс дуудлага хүлээн авсан байна. Дуудлага өгсөн хүн нь нэгэн техник хэрэгслийн дэлгүүрийн эзэн байв. Өнөө хүн хэлэхдээ нэг Аз хүн миний дэлгүүрээс $75 үнэтэй хавчаар хулгайлсан. Та нар хурдан ирээд шударга ёсыг тогтоож өгөөч, хулгайч зүгтах гээд байна гэжээ. Үүнээс хэдхэн минутын дараа цагдаа нар техник хэрэгслийн дэлгүүрт ирсэн. Дэлгүүрийн эзний заавраар хулгайлагдсан хавчарыг дэлгүүрийн үүдэнд байсан машины ачаан дотроос олжээ. Тэр үед нэгэн халзан ир миний нэрийг Леонард Лейк гэдэг. Найз байна санамсаргүйгээр хавчарыг авчихсан байна. Би үнийг нь төлчихье гэв. Цагдаа нар түүнийг алдаагаа хүлээн зөвшөөрч харьцангуй найрсаг хандлага үзүүлж байгааг хараад тухайн үедээ нэг их зүйл бодоогүй ч хавчарыг шалгаж байхад машины ачаанд гар буу байгааг олж харжээ. Америкийн нэгдсэн улсад гар буутай байх нь тийм хачирхалтай зүйл биш ч гэлээ энэ буунд дуу намсгагч суйрлуулсан нь хардлага төрүүлв. Учир нь Америкийн нэгдсэн улсад галт зэвсгэнд нэмэлт төхөөрөмж суйрлуулах нь хууль бус. Цагдаа нар Лейкийн жолооны үнэмлэхийг шалгахад үнэмлэх дээрх нэр нь Робин Стейпли гэсэн нэр байж. Харин унаж яваа машин нь Пол Коснер хэмээх өөр нэг хүний нэрээр бүртгэлтэй байсан байна. Хэрэг мөрдөж ирсэн олон жилийн туршлагатай цагдаа нар энэ бүхэнд ямар нэгэн нууцлаг, сэжигтэй зүйл байгаа нь тодорхой гэж дүгнжээ. Тиймээс цагдаа нар Лейкийг цагдаагийн хэлцэд аваач байцаалд авч эхлэв. Харин Лейк ч үнэнээ хэлсэн байна. Хавчаар хулгайлсан хүн бол миний найз Ву Жида. Тэр та нарыг ирэхээс өмнө явчихсан. Та надад нэг аяг ус, нэг ширхэг цаас бал өгөөч. Би зарим нэг зүйлийн талаар бичмээр байна гэж. Мэдээж цагдаа нар энгийн хүслийг нь биелүүлж хэрэгтэй зүйлсийг нь авчирч өгөөд байцаалтыг хариуцж байсан офицер төр зуур ариун цэврийн өрөө орохоор явв. Хэдхэн минутын дараа офицер босож ирэхэд Лейк газар хэвтсэн байдалтай амнаас нь хөөс сахар таталт өгч байв. Эцэст нь яралтай тусламж авч чадалгүй Лейк газар дээрээ нас бархан дэрэ. Энэ чин дүгнэлтээр тэр цаанадын хор хэрэгэлсэн байв. Харин нас барахаас өмнө бичсэн зурус дээр хайртлын би чамд таартай, би чамайг уучлж байна. Ирэх чөлөө бол бүхнээс чухал. Бас уучлаарай ээжээ, Пати бас бусад бүх хүмүүст. Би та нарт төв удаж байгаадаа уучлалт хүсэж байна. Хайртай шүү Леонард гэж бичсэн байж. Түүний бичсэн зүйлд Лин гих товчхон нэрнээс өөр ямар ч сэжвэр байсангүй. Хавчаар хулгайлсан, буунд дуу намсгах суйрлуулсан, нэмээд машин хулгайлсан байлаач энэ нь амиа хорлох хүртэл тийм сүртэй зүйл биш. Үүний цаана илүү том хэрэг нуугдж байгаа нь тодорхой. Цагдаа нар Лейкийн өгсөн Робин Стейпли гэх нэр дээрх жолооны үнэмлэхийг шалгахад Робин хэдэн 7 хоногийн өмнө Орос руугүй алга болсон байж. Мөн машин эзэмшигч болох Пол Коснер гэх хүн мөн 1 жилийн өмнө алга болсон байна. Түүнчлэн Лейкийн жолоодож явсан машинд маш чухал нотлох баримтууд олдсон байна. Машинд олон кредит карт байсан бөгөөд тэдгээр нь Лейкийн нэр дээр биш, өөр хүмүүсийн нэр дээр байв. Өөрөөр хэлбэл хулгайлагдсан байж болзошгүй. Мөн тус машинд бууны сумнууд байсан төдийгүй машинд сумны нүхнүүд илэрчээ. Шинжилгээгээр машин дотор цусны толгонууд байгааг илрүүлсэн. Энэ нь машинд хүн амны хэрэг гарсан гэдгийг үндсэндээ баталсан байна. Түүнчлэн өөр нэгэн нотлох баримт олдсон нь цахилгааны төлбөрийн баримт байв. Тухайн баримтан дээрх нэр нь Клара Лин Балаж гэж бичигдсэн байсан бөгөөд төлбөрийн хаяг нь Калифорни дахь Висвелийн уулын ингэрт орших газар байв. Энэхүү Лин гэх нэр нь Лейкийн бичсэн захидлын нэртэй таарч байлаа. Цагдаа нар түүнтэй холбогдож Лин нь Лейкийн экс эхнэр гэдгийг олж мэдсэн байна. Харин Лин хэлэхдээ цахилгааны төлбөр дээр хаяг нь миний аавын ах бөгөөд миний экс нөхөр тэнд амьдардаг байсан гэж. Ийхүү цагдаа нар тэрхүү байшин шалгах хүсэлт авахад Лин өнөөдөр цаг орой болсон учраас маргааш өглөөрт очиж болно гэж хариулжээ. Гэвч Лин тэр өдөр өөрөө тэрхүү байшинд очсон аж үүнийг ч цагдаа нар тэр дор нь мэдсэн байна. Линч очсноо хүлээн зөвшөөрсөн бөгөөд би тэндээс хэдэн видео хайсал авсан. Учир нь тэдгээр видео хайс нь миний хувийн ёс бус бичлэгүүд байсан. Тэдгээрийг танд өгөх нь тохиромжгүй. Түүнчлэн би бусад зүйлсэд гар хүрээгүй гэж. Тэгээд Лин цагдаагийн алба хаагчдын хамтаар аслагдсан газарт ирэв. Үнэхээр ч түүний байшин аслагдсан газар байлаа.
Иргэн тойрон нь ой модоор хүрээлэгдсэн хүн амтнаас хол газар. Харин байшингийн хаалга төмөр байсан бөгөөд гадны хүн орж болохгүй гэсэн тэмдэг тавигдсан байна. Энэ газар ямар нэгэн гэмт хэрэг үлдэгдвэл хинч мэдэхгүй өнгөрөх боломжтой газар байлаа. Цагдаа нар байшинд орж үзлэг хийхэд орны өнцөгт хүр цадгсан байдалтай байсан ба орны матрас цуснд бодогдсон байна. Түүнчлэн эмэгтэй хүний дотоож болон ханан дээр сумны нөхнөд гарсан нь энэ газар ямар нэгэн гэмт хэргийн шинжтэй байгааг тод харуулсан юм. Цагдаа нарын үргэлжлүүлэн шалгалт хийх процесс ямар ч саадгүй явж дахин гэрт ирэх шалгалт хийх зөвшөөрөл авсан. Тэдний гол зорилго байшингийн арын зойрны хэсгийг шалгах байсан. Харин Линий хэлснээр Экс нөхөр маань дайнаас үргэлж айдаг байсан. Тэр хоол хүнсний нөөцтэй байх ёстой гэж үзэн энэ хэсгийг барьсан гэжээ. Төмөр хаалгыг онгойлгож дотогш ормогц байцаалтын өрөөнд орсон мэт мэдрэмж цагдаа нарт төржээ. Тэнд гар гав, хөл дөнгөлөгч, хөрөө, ташуур зэрэг янз бүрийн тарчтлын хэрэгслүүд байсан. Ханан дээр 21 залуу охины зураг тэдгэрийн дунд нүцгэн зургуудч байв. Цагдаа нар жихүүцэл давтаж хайлт үргэлжлэх явцад бүр шоконд орохоц дүр зургууд тэдний өмнө дэлгэгдэв. Номын тавир дээр төрөл бүрийн зэвсэг, сумтай буу, сэтгүүл, мөн хиймийн зэвсэг хэрхэн хийх тухай гарын авлага бүхий номнууд байсан байна. Номын тавирын цаана нууц өрөө байгааг илрүүлв. Дотогш ороход хорих, баримт, өрөөнүүдийн ханан дээр янз бүрийн дүрм журам бичиж наасан байв. Хананд бичсэн дүрм журам дээр би эзэндээ үйлчлэхэд үргэлж бэлэн байх ёстой. Эзний тушаалгүйгээр хүнд ч юу ч ярьж болохгүй. Хорих өрөөнд түгжигдсэн үедээ чимээгүй байх ёстой. Би хизээч эзнийхээ нүдлөө шууд харж болохгүй гэж бичсэн байж. Мөн цянидууж амиа хорсон Лекийн бичсэн 250 хуудастай өдрийн тэмдэглэл олдсон бөгөөд тэр тэмдэглэлд Миранда нэртэй ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байж. Энэ ажиллагааны санаа нь цуглуулагч нэртэй роман дээрээ сэтэлсэн бөгөөд тус зохиол нь дуртай бүсгүүчүүдэд барьж хорж шорон мэт газар тэжээх тухай өгүүлдэг. Ханан дээрх зургуудын эздийг бүгдийг нь хөнөөсөн гэж цагдаа нар сэжиглэв. Энэ нь ч үнэхээр томоохон аллахын хэрэг байлаа. Тэдгээр хохирогчдын цогцыг нуухын тулд газар болсон байх магадлалтай байв. Тиймээс нэмэлт хүч ирсний дараа цагдаа нар гэрийн ойролцох газруудыг ухах ажил эхлүүлжээ. Гэвч тэд цогц олсонгүй, харин 2 видеохаас олсон байна. Үүнийг нь шалгахад бичлэг дээр нэг эмэгтэйг сандал дээр хүлсэн байдалтай түүнийг хил амаар доромжилж байв. Энэхүү бичлэг дээр амиа хорсон Лекч гарч байж тэрээр эмэгтэй тандан чи ойлгох хэрэгтэй. Гэхдээ энэ ч тийм сайн зүйл хүргэхгүй бид харгас хэрцгий хүмүүс хэмээн хэлж байв. Дараа нь өөр нэгэн Азер ойртон ирж эмэгтэйн дотоожийг хутгаар хажилж эхлэв. Харин тэрхүү эрэгтэй бол Азер Вужида байсан юм. Дараа нь нөгөө видео хайсаг шалгахад Лег хэргийнхээ талаар өгүүлсэн байлаа. Тэрээр залуу охтыг хэрхэн боочлох төлөвлөгөөгөө тайвнаар дэлгэрэнгүй тайлбарлсан байв. Уг бичлэгэнд Лег надад хэрэгтэй зүйл бол төгс сексийн хамтрагч. Би эмэгтэй хүнийг хүсснээр ашиглах боломжтой байхын тулд энэ бүхнийг үлддэг гэж тайлбарлажээ. Мөн 3 дахь видео хайсны тухай ярьсан байдаг. Энэ видеоч бүр аимшигтай цогцыг хэрхэн мөчлөх тухай бичлэг юм. Гэвч энэ видеог цагдаа нар тухайн өдөр олж чадаагүй. Цагдаа нар видео хайснуудын агуулгыг нэгтгэн гэрийн дотор болон ойролцоо алга болсон хүмүүсийн эд зүйлийг олов. Цагдаа нарын тооцоогоор хамгийн багадаа 8 хүн энд амиа алдаж тэдний арга ясна гэрийн ойролцоо болсон байх магадлалтай гэж дүгнэсэн. Харин хөндлөнгийн ажилтнууд байшингийн ойролцоо самналт хийх явцдаа том хэмжээний овоосон яснуудыг олох нь. Нийтдээ 20 орчим жинтэй хүний яснууд байлаа. Мөн 2 хүний цогцыг ор хүнжлийн даван дороон булсан байв. Шинжээч эмч нарын тусламжтайгаар 2 хохирогчийн хэм болохыг тогтоов. Нэг нь Лекийн хөрш, нөгөө нь Пол гэх хүн байж. 20 кг жинтэй ясны хилтерхийнүүдийг шинжилэхэд 11 хохирогч мөн тэдний нэр усыг олж тогтоов. Түүнчлэн хэргийн газраас иргэний үнэлэх бүхий дугтуу олдсон нь нийт хохирогчдын тоо 25 хүрч болцсошгүй гэлдэгчээ. Энэ мэдээ цацагдсан даруйда улс даяараа шууган тарсан бөгөөд олон тооны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Лекийн байшин руу цугларч хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл болсон байна. Аллах үйлдэгч нь тэдгээр 25 хүнийг гэртээ аваачиж улмаар харгасаар хороосон байлаа. Энэхүү харгас хэрцгий гэмт хэргийн хувьд гол сэжигтнүүд аль хэдийн тодорхой болсон. Тэд бол цянадууж амиа холсон Лек болон аль хэдийн зөвхөн Вужида нар байлаа. Лек өөрийгөө хороосон тул хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол Вужидаг баривчлах явдал. Вужида нь Хятадын Хонконгийн нэлээд чинэлэг гэр бүл төрсэн нэгэн байж түүнийг эцэг нь багаас нь чанга хатуу хүмүүжүүлж хүүгээ сайн сурж амжилтанд хүрээсэй гэж хүсдэг байв. Гэвч Вужида нь эсэргээрээ маш их зөрүүддэггүй өдөржин сахилгагүйддэг хүүхэд байж. Тэрээр бас хулгай хийх дуртай хэд хэдэн сургуулиас хөгдөж байсан нэг.
15 настай байхдаа төрлөх Хонконгдоо дэлгүүрээс сулгайж байгаад баригдаж цагдаагийн газар хүргэгдсэн түүхтэй. Ву Жидагийн эцэг нь хүүний байдлаар цаашаа бол сайн хүн болохгүй. Бүр мөсөн сүрнэ гэж бодсон учраас орчныг нь өөрчилбөл аврагдаж магадгүй гэж найдан түүнийг Английн хойд Йоркшир дэх сургуульд явуулжээ. Гэвч тэр намжин байж чадсангүй. Дахин хулгай хийж эхэлсэн байна. Эцэст нь гэмтрийг нэлэрч сургуулиасаа хөөгдсөн юм. Ингээд нутаг буцахаас өөр аргагүй болсон. Дараа нь 1978 онд Ву Жида оюутны визтэйгээр Америкийн нэгдсэн улсад цагаачилж Калифорни мужид сургуульд оржээ. Энэ удаад түүнийг сургуулиас хөөсөнгүй. Гэвч нэг семестр сураад л дахин сургуульд явах үг шидэн сургуулиасаа гарчээ. Сургуулиасаа гарсны дараа Ву Жида танхаа этгээдүүдийн хүрээлэлд орж гудамжны амьдралд орсон байна. Ингэж явахдаа Леонард Лейктэй танилцсан юм. Лейк бол хорон санаатай, харгиссан аршинтай нэгэн байсан. Тэр гарбуу зэвсэг оролдох туртай, мөн эмэгтэйчүүдийг хяналтандаа байлгах, хүчээр бэлгийн харилцаанд орох сонирхолтой нэг. Тэр хоёр адилхан зан арын шин сэтгэлгээтэй байсан улмаас танилцсан цагаасаа эхлэн хамт байх болж гинт хэргийн хамтрагчид болжээ. Харин удалгүй Ву Жида санамсаргүйгээр хүмүүргсэн байна. Тэр нэг ихэн бодсончгүй зүгээр л зүгтсэн байна. Хэргийн газраас зугтсан хүний амнаас эрүүл мэндэд хохирол учруулсан нь Америкийн нэгдсэн улсад маш том хэрэг тооцогдох учраас Ву Жида ял шийдэглээс мултрах арга зам бодож эхэлжээ. Тэгээд тэр Америкийн нэгдсэн улсын тэнгисийн явган зэрэгт эсэх тухай бодож олов. Тиймээс Ву Жида төрсний гэрчилгээ боловсролын диплом зэргийг хурамчаар үлдэж цэргийн албанд нийлсэхээр шийдсэн байна. 1979 онд Ву Жида хурамч гэрчилгээ ашиглан шалгалтанд тэнцэж тэнгисийн явган зэрэгт элсжээ. Аримд элснээр түүний багийнхан нь Брюс Ли гэж ожилдог болсон. Учир нь тэр хятад гаралтай. Эхэндээ Ву Жида нийлээд тайван байв. Яагаад гэвэл аримд хулгай хийх юм бараг байхгүй. Гэвч хэдэн жилийн дараа түүний доторх хулгайч сэтэл дахин сэтэрч Хавай дахь армийн баазаас хэд хэдэн галт зэвсэг хулгайлжээ. Энэ удаад түүнийг цэргийн цагдаа нар барьсан байна. Ингээд Ву Жида цэргийн шүүхээр шүүгдэх болсон. Ву Жида шоронд орохыг хүсээгүй тул зугтаж чадсан байна. Тэр Калифорни руу буцаж хуучин хамсаатан Леонард Лейктэй дахин уулзаж нэгдэв. Нэг жилийн дараа 1982 онд цагдаа нар тэдний амьдарч байсан газрыг нэгчгэд олон тооны хууль бус зэвсэг тесрэх бодис олсон тул тэднийг хоёуланг нь баривчилжээ. Ву Жида өмнөх гэмтэргийн бүртгэлтэй байсан тул шууд тэнгисийн явган зэрэгт буцаагдж хулгай болон цэргээс оргон зайлсан гэмтэргээр шоронд хоригджээ. Харин барьцааны мөнгөө төлж суллагдсан Леонард Лейк эхнэр Линий эзэмшлийн аслагдмал байшинд очиж төвхнө. Тэр байшин Калифорни мужийн Главерис тойрогт Сан Францискогоос зүүн зүгт ойролцоогоор 240 км-ийн зайд оршихт нуурын ирэг дээр байрладаг байсан. Аслагдсан хүн ам цөөтэй газар байв. Харин үүнээс 18 сарын дараа Ву Жида шоронгоос суллагдав. Тэр шоронгоос гарсан даруйдаа ямар ч эргэлзээгүйгээр Лейкийн байгаа газар руу явсан. Үүний дараа аслагдсан байгалийн дунд орших тэрхүү байшингийн ойролцоо шорон мэд хонгил байгуулж тэндээ аимшигт гэмтэргийн цуурлаа үлдэж эхэлжээ. Ирчүүдийг шууд хороодог байсан бол дуулууртай эмэгтэйчүүдийг хэд хоног амьд байлгаж тамлан зовоодог байж. Харин эсэргүүцэл үзүүлсэн хүмүүсийг газар дээр нь шууд хороодог болсон. Хохирогчдын дунд хүүхдүүд байсан нь энэ хэрэг нь Америкийн нэгдсэн улсын түүхэндх харгас хэрцгий хэрэгүүдийн нэг болохыг харуулж байна. Нийтдээ 25 хүн тэдний гарт амиа алдсан байжээ. Ву Жидаг баривчлах ажиллагаа түүний хамсаатан Леонард Лейкийн байшиг нэгжих ажиллагаатай зэрэгцэн эхэлжээ. Америкийн нэгдсэн улс Ву Жидаг улсын хэмжээнд 90 сурвалжлагдж буй хамгийн аюултай этгээдийн нэг хэмээн зарлаж өргөн зар хүрээтэй эрлийн ажиллагаа эхлүүлсэн байна. Цагдаа нар дараах газруудыг дараалан шалгасан. Ву Жидагийн төр оршин сууж байсан зочид буудал. Тэр оргон угдаж байж болзошгүй Чикаго хот, Канадын Торонто хотод амьдардаг эгчийн тань, Английн Йоркширт амьдардаг ав гахын тань, хуучин хамт алба хааж байсан Хавай дахь тэнгисийн явган цэргийн найзын тань гэх мэт. Гисэн ч эдгээр газруудаас Ву Жидагийн улмөр илрээгүй. Цагдаагийн байгууллага түүнийг дэлхийд даяар ирэн сурвалжиж байх оронд Ву Жида Канадын Калгари хотын аслагдсан нэгэн цэцэрлэгт хүрээлэнд нуугдаж энгийн майхан барин ганцаараа амьдарч байж. Хожим нь нэгэн жаалхуу цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явахдаа санамсаргүйгээр Ву Жидагийн майхныг олж харсан байна. Хин энд байна хэмээн шалгахаар цагдаа нарыг ирэхэд Ву Жида аль хэдийн зугтаачихсан байв. Уг нь Ву Жида маш болгоомжтой мөрдлөгөөс зайлсхийх чадвар өндөртэй тул цагдаа нар түүнийг барихын тулд олон сад бэрхшээл туулна гэж таамаглаж байсан. Гэтэл Ву Жида баригдах эхлэлээ өөрөө тавьсан юм. 1985 оны 7 дугаар сарын 6-нд Ву Жида Хаадсан Спей нэртэй их дэлгүүрт хэсүүчилж яваад хулгай хийхээр шийдсэн байна. Ингээд ганцлаа яргаа загас хулгайлав. Гэвч энэ үйлдэлийг аюулгүй албаны ажилтан Шон Дойли газар дээр нь илрүүлсэн байна.
Хяналтын ажилтан Шон Дойл үүрэгт ажилдаа үнэн хүн байсан бөгөөд Вужидаг барихын тулд түүний араас хөөв. Тэдний хооронд баггүй тэмцэл өрнөсөн бөгөөд Вужида буугарган Шоны гарт буутсан байна. Үүний улмаас Вужида орон нутгийн цагдаа нарт баригджээ. Вужида баригдсан тухай сонсоод хамгийн их баярлсан хүмүүс бол Америкийн цагдаа нар байлаа. Тэд түүнийг Америкийн нэгдсэн улсад чижүүлэн авахыг хүсв. Гэвч Канадын тал дээрх байр суурийг илэрхийлсэн байна. Та нар хүчрэх байж болно. Гэхдээ дэлхийд дүрм журм гэж бий. Вужида манайд ч бас гэмт хэрэг үйлцсэн. Тэр эхлээд Канадын хууль ёсны дагуу ял идэж дуусгана. Тэгээд дараа нь та нарын ээлж ирнэ гэв. Үүнийг нь Америкч зөвшөөрөхөөс аргагүй болсон. Ингээд Вужида дараах гэмт хэрэгүүдээр ял сонсож нийт 4 жил хагасны хорих ялыг авсан байна. Дэлгүүрээс хулгай хийх, зэвсэг хэрэглэн довтлох, хууль бусаар галт зэвсэг эзэмших. Харин 4 жил хагасны дараа Америкийн нэгдсэн улс эцэст нь Канада руу албан ёсоор шижүүлэн өгөх хүсэлтээ гаргасан юм. Гэвч Канадын зүгээс хариу ирэхэд хинч төсөөлөөгүй болсон зүйл нь үгүй гэсэн хариу ирлээ. Яагаад гэвэл Канада улс 1976 онд цаазын ялыг бүрэн халсан бөгөөд зарим цэргийн гэмт хэргийг эс тооцвол цаазын ял өгөх нь хууль бус тооцогддог. Тэдний хууль зааснаар хэрвээ Канадад ял эдэлжүү итгээд өөр улсад шижүүлэн өгснөөр цаазаар авах ял хүлээвэл энэ нь Канадын хуулийг зөрчсөн үйлдэл болно. Вужида Америкийн нэгдсэн улсад олон хүний амьд хүрсэн тул Америкийн нэгдсэн улсад шижүүлбэл зайлшгүй цаазаар авах ял онох нь тодорхой байв. Иймд Канадын тал Вужидаг шилжүүлэн өгөхөөс эрс татгалцсан. Үүнээс болж Вужидаг шилжүүлэн өгөх асуудлаар Америкийн нэгдсэн улс Канада хоёрын хооронд урт хугацааны маргаан дэгдэж байж. Эцэст нь 1991 оны 9 дугаар сард Канадын дээд шүүх буулт хийж Вужидаг Америкийн нэгдсэн улсад шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн байна. Вужидач ийм үр дүн гарахыг таамаглаж байсан бөгөөд тэрээр хоригдож байгаа хугацаанд Америкийн хуулийг судалж ял завших эсвэл шүүх хурлыг хойшлуулах боломжийг хайсаар байв. Вужида Америкт шилжин ирснийхээ дараа Сакраментогийн шоронд хоригдож шүүх хуралдаандаа бэлтгэж эхлэв. Прокуророос түүнийг 12 хүн алсан гэмт хэрэгт буруутгаж шүүхэд шилжүүлсэн. Харин зайлтай Вужида хууль эрх зүйн мэдлэгээ ашиглан шүүх хурлыг удаашруулах тактик хайж эхлэв. Эхлээд тэр шоронгийн хоолмоо байн хүйтэн байдаг хэмээн гомдол гаргасан. Дараа нь өөрт нь ялгууртай ханддаг гэж мэдэгдэв. Үнэн дээр шорон түүнийг бусдад аюул учруулах өндөр эрсдэлтэй гэж үзсэн түүнчлэн өөр хоригдол түүний амийг нь хөнөөх гэж байж магадгүй гэж бодон Вужида зориулж тусгай төмөр тор бүхий тусгаарлалтаа өрөө бэлтгэжээ. Америкийн нэгдсэн улс шүүхийн байршлыг Лос Анжелес ба Сан Диегогийн хооронд байрлах Оранж Каунтид шилжүүлв. Гэмт хэрэг маш ноцтой оролцсон хүний тоо их байсан тул шүүхийн зардал асар өндөр гарсан ба хүнд байдалд орсон Оранж Каунти дампуурах төгсөж. Шүүх хурал зогсох дээрээ тулж байхад Америкийн нэгдсэн улсын засгийн газар оролцож төсвөөс бүх зардлыг гаргаж өгөх болсноор шүүх ажиллагаа хэвийн үргэлжилсэн. Ингэж сумжирсаар 1998 оны 10 дугаар сард Вужидагийн шүүх хурал эцэстээ эхэлсэн. Хэргийн шүүх материал 250 хавцас 100 мянган хуудас нийтдээ 6 тонн жинтэй бөгөөд 75 гэрч оролцжээ. Хэдийгээр нотлох баримт хангалттай байсан ч ихэнх нь шууд бус баримт байв. Нүдэрээ Вужида гэмт хэрэг үлдэж байгааг харсан нэг ч хүн байгаагүй учраас шүүх хэргийг шийдвэрлэхэд хүндрэлтэй байсан. Вужида ч үүнийг мэдэж байлаа. Учир нь хэргийн гол гэрч хамсаатан Лейк Алидийн наймыг орлсон тул Вужида бүх буруу клейклүүж ихэж өөрөө хүчээр оролцсон хохирогч байсан хэмээн мэдүүлсэн байна. Харин шүүхийн явцад нэгэн эргэлт гаргасан зүйл бол байшингийн оролцох газараас олдсон видео бичлэг байв. Тэнд Вужида Лейкийн завраар биш өөрийн санаачилгаар охины дотоожийг тайлж сүрдүүлсэн яриа хийж байгааг харуулсан бөгөөд түүнд хинч дарамт шахалт үзүүлээгүй нь тодорхой байлаа. 1999 оны 2 дугаар сард 12 танхартны бүрэлдэхүүн санал нэгтэйгээр Вужида нь 11 аллагын хэрэгт буруутай бөгөөд хэний ч албадлагаар биш өөрийн санаачилгаар гэмт хэрэг үүсгэх хэмээн дүгнэж цаазан ял оноос юм. Тэр Канадаас ирснээс хойш 8 жил өнгөрөөд байлаа. Шүүх ажиллагаа 20 сая $20 өртөгтэй болж Калифорни мужийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн хамгийн өндөр өртөгтэй хэрэг болсон юм. Хэдий Вужидад цаазын ял оноосон ч тэрээр одоо болтол Сан Квинтины төрийн шоронд хоригдсаар байна. Калифорни муж 2006 оноос хойш цаазын ял гүйцэтгээгүй байгаа тул Вужидаг үнэхээр цаазлах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.